Бүгдээрээ өнөөдөр хамтдаа бясалгатай, саримстай талах хийх болно. За бүгдээрээ хамгийн түрүүнд сүгэ хий. $120 г хөрөнгө, $30 г сахар, 3-5 г эрчим давс, 1 өндөг. За эдгээрийгээ сайхан хооронд нь нийлүүлчихье. Дээрээсээ 60 г гэрийн хэмтэй цэцгийн тосоо нэмнэ. Үүн дээрээсээ гурлаа нэмнэ. За миний хувьд болохоор хурахын 1-р гурил хэрглэж байна. За 400 г 1-р гурлаа 2 хуваагаад хийчихье. За зуурмга гүлгэр болтол нь 5-10 минут нухаж болно. Эсвэл бол тэрний оронд 10 минут амраачаад хурж ирээд нухахад зуурмаг их сайхан эвлээд өгдөө. За тэгээд буцаад хүрээдрээ бүтээж орхичаад. За ингээд зуурмаг маань 10 минут сайхан амарчихсан учраас 1-2 минут нухнаа одоо. За би гараа нь орхичихсан. Зурмаг маань хөөрхөн болчихсон бааз. Одоо ингээд тосолсон савнд хийгээд хэмжээг нь 2 дахин нэмэгдтэл сайхан хөөлөх чинь. Дулаан газар бол 1-4-5 цаг. За сэрүүхэн газар бол 8-9 цаг тийм ээ болно. За ингээд зурмаг маань аль хэдийн 2 дахин нэмэгдчихсэн маш сайхан хөөсөн байгааг харж байна. Тийм ээ? Тэгэхээр ажлын тавцангаа баг зэрэг гуралтаад одоо зурмынхаа сайхан агаарыг гаргаад үүнийг одоо 8 хэсэг болгож хуваана. Тэгэд ойролцоогоор нэг нь 100 г орчим болсон байна. 100-аас 110 г. За одоо
нэг нэгээр нь хилдээ. За одоо би түрхлэгээ урьдчилаад бэлтгэчихсэн. За энд бол 60 г хайлуулсан цэцгийн тос, нэг халбаг хатаасан сонгон. За хатаасан сонгоны оронд өөр одоо ногоо хэрглэж болно. Тэгээд 2 хумус саримс одоо жижиглээд хийчихсэн байгаа. Тэгээ энэ түрхлэгээ одоо түрхнэ. Уун дээрээсээ би урьдчилаад 200 г моцарелла бислэг одоо ингээд жижиглсэн байгаа. Түүнийг тавиад явна. За одоо үүнийг болохоор дөрвөлжин талхныхаа савыг би урьдчилаад цэцгийн тосоор тосолчихсан байгаа. Ингээд нэг нэгээр нь хийгээд явна. За энэс арай жижигхэн дараагийн удаад илтэн. Бол энэ арай жоохон томдож байгаа л. Тэгэхээр савндаа тохируулаад илтэн гэсэн үг юм байна. Одоо үүнийг сайхан таглаад дэрийнхээ хэмд хэмжээгийн нэг 50% нэмэгдэхээр нөхөрхөн бомбоогоод ирэхээр нь жигнэ шүү. За. За ингээ 2 цаг орчим амраасны дараа зураг маань маш сайхан хөөчихсөн байна. Цэн өнгөлгөөгөөрөө зурмгаа тосолчих. За тэгээ энэ хооронд би шарх шүүгээ 200 хэмд халаачихсан байгаа. Ерөөхдөө бол одоо 180-аас 200 хэмд 30-40 минут харж агаад гоё шаргалтуулаад гаргана гэсэн үг. За 30 минут чигнээд болчихлоо. Оо ямар гоё харагдаж байна. Хардаа. Шижигнаа дуурж штэ. За ингээд дөнгөж сая шарх шүүгээс гарч ирсэн. Оо. За халуун нарийн татаад үзгөө. Харагдаж байна уу? Ямар гоё юм бэ? За. Ингээ бүгдээрээ гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө хамтдаа ингээд хийгээд идээрэй. Бүх хэсгүүдээр ингээд сална тийм ээ. За манай бичлэг маань таалагдсан бол та бүхэн найзуудтай шеэр хийж хуваалцаарай. Ингээд бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.